За их хурлын дарга хөрөнгөө сайд улсын хурлын гишүүдээр мэнд хүргэе. За 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд хамтарсан засаг байгуулад алдсан 30 жилийн алдаагаа давтахгүй улс орноо хөгжүүлнэ гэж би шийтгэж байсан итгэл манайда талаар өнгөрч ах шүү дээ. Ер нь засгийн газар одоо энэ сайдууд бүх сайдууд сайн ажилласан гэж бодож байгаа. Олон жилийн гассан төслөг хөтөлбөрүүдийг эхлүүлж, гэрээ хийж, хөрөнгө оруулалтаа хайж явсан. За ардчилсан намынхан одоо ингээд гарчлаа гэж сая ярьж байна. Ардын намын баг хурлын шийдвэрээр хөөцсөн юм чинь одоо энэ хөөцсөн шийдвэр гаргаж байгаа юм чинь тэгээд гаралгүй явах уу. За манай ардчилсан намаас гарсан сайдууд сайжилсан гэж бодож байна. Дандаа хүн салбарууд дээр уулуурхай салбар, Туван сайд, барилгын салбар, Батсуур сайд, байгаль орчин сайд, Одон туяа сайд, Баатаргүй сайд, тэгээд эдийн засгийн сайд, тэргүүн шалдар сайд, ган төмөр эднэр сайжилсан гэж бодож байгаа. Ялангуяа эмэгтэй сайд одоо Одон туяа 26-нд Монгол улсын солжилт холбоотой олон улсын хурлын одоо хөрөнгө оруулалт, агаарын бохирдлын асуудал дээр одоо өдөр шөнөгүй ажилласан. Энэ засгийн газрын гишүүд сайдуудаас баярлалаа гэж хэлмээр байна. За энэ та түрүү ярьсан та баг хурл дээр энэ 3 намын гэрээг танилцуулсан баг хурлын гишүүдтэй. Нөгөө талаар нэг ойлгуулах боломж байгаа та намын дарга. Нөгөө талаар одоо эренхийлөгч таарын дунд бас яс хайж байгаа залуучууд байна гэж ярьсан. Тэд нар ч шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орох гэж зүтгэж байгаа залуучууд мөн үү энэ талаар хариулт авъя. Хоёр дахь асуудал энэ эрүүл мэндийн салбарын асуудал байгаа. Улсын жамцсан гишүүнээс судалгаа гаргасан байна. Эрүүл мэндийн салбарт нийтдээ 26-ны хөгжлийн төлөвлөгөөн дээр 17.5 их найд нэмэгдсэн 1.6 их найд энэс 3%. Эмч чимлэгийн ажилтны цалин бага учраас одоо ажлаас их гарч байна. Хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа асрагч нар өдрийн 8 цаг шөнийн элжиг хасаад ингэж ажиллаж байна. Хүнд одоо хүний баашаа сустаа хөдөлж байгаа. Эмнэлгийн дотоод халдварс нөхцөл бүрдсэн байна. Гэтэл эрүүл мэндийн сайд энэ талаар тань танилцуулсан уу? Энэ төсвийн нэг боломж байгаагүй. Бусдад зам гэхэд одоо 20-33%, усад гэхэд 41%, эрчим хүчгээд 18%, боловсрал эрүүл мэндээр хамгийн бага төсөв тавьсан байна. Энэ салбарын сайдуудад танилцуулсан уу? Одоогийн инфляцийн нэмэгдэл, дулаан, цахилгаан, цэвэр огрсон нэмэгдлийг энэ эрүүл мэндийн салбарын хэрэгсээ давах боломж том болсон. 80% сайлангийн зээлтэй, өнөхөр хүнд байдалтай, хүүхдүүдээ сургахгүй, нөгөө талаар бас орон сууцны зээлтэй юм салбар байгаа. Гэтэл энэ цайлангийн нэмэх боломж байгаагүй юу? Эм юу бас өндөр, эм тариа авах байдал маш хүнд. Одоо эмнэлгийнхэн бүгд хэвчж байгаа өвчнүүд гадаас юм авчирч штэ. За 3 дахь асуудал барилгын салбарын асуудал. Өнөөдөр 100 мянгаад одоо барилгын салбарын гадаад жагсаж байна. Би 1 минут одоо нэмээд авчи дарга. Гэтэл энэ сая тэднэр бас өрг бичгээрээ явж байна. 2.4 их найдын одоо 600 тэрбумаар 4 багц болгоод ягаад Кятан 2 компани авч ажиллаж байгаа. Бид нэр хийх ажлыг одоо гадаадынханд өгөөл ингээд бид нэр ажилгүй болж байна гэдэг юм авчин. Таныг энийг тань танилцуулсан уу? Энэ 100% одоо Монголын улсын мөнгө төсвөлтэй. Энэ талаар тань танилцуулсан уу? За хариулт өгье. Ерөнхий сайд. За нийгмийн асуудлын хувьд залангуяа одоо манай одоо зүүнний чиг баримжаатай намуудын хувьд бол энэ үнэхээр чухал зүйл. Бид нар хүнийг бол капитал гэж үзэх ёстой гэдэг юм үзэл санаатай. Хүн эрүүл боловсралтай одоо байж иж тэр нөрөө Монгол улсын одоо үнэт зүйлийн капиталыг үүсгэх нь хүчлийн замыг олноо. За хүний хөгжлийнхаа асуудал дээр бид нар
нэлээд юм одоо том алдаа бас гаргажээ гэж ер нь бол бас үздэг. Би ч гэсэн бас тийм байдаг. Тийм учраас эрүүл мэндтэй холбоотой бас энэ асуудал дээр түрүү бас одоо гişүүд ярьлаа. Ковидын үед бол бас нэлээдгүй тийм том тоног хөрөмжийн ялангуяа төр хэмлэлүүдийн том шинжилгээг бол бид нэр хийсэн. За эхнэлхээс сая 6 сарын 1-нд бол дууссан байлаа. Харамсалтай нь улс төрийн эмнэлэгчтэй байдлаас очиж чадсангүй. За төр хэмлэлүүдийн бүх тоног хөрөмжүүд өөрчлөгдсөн. За хөдөө орнуудад одоо бүсчилсэн лабораториуд байгуулагдана. За ингээд хөдөлгөөн болон одоо бусад зүйл дээр бол нэлээд тийм том өөрчлөлтүүд бол хийхээр ингээд хийгдээд явж байгаа. За олон ч бас одоо эмч парламентын гишүүд байна. Дундаа бас яг мэдээж жоох идеологийн зөрүүнүүд байх шиг байна. Одоо манай чин бүрэн эмч, манай мөнх сайхан сайд гэдэргээл бас хоорондоо жоох асуудлууд байх шиг байна. Тэгээ том зургаараа л бид нар харахгүй бол тухайн салбар хохирно. За иргэжлийн хувьд бол бид нар боловсрал бүх зүйлийн суурь юмаа гэж үздсэн их тийм том хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ингээд босрлын жил гэж зарласан юм. За энэ маань ингээд хэрэгжүүл бид нар цэцэрлэгээс ахуулаад одоо их сургууль хүртэл одоо хүний хөгжлийн асуудлууд дээр нэлээд тийм том зүйлүүдийг хийхээр юм цуврал уулзалтууд хийгээд ингээд эхэлж ирсэн. Одоо Наранбаяр сайд бол энийг маш сайн мэдж байгаа. Зүгээр энэ бүх асуудлууд яагаад өнгөрсөн хугацаанд шийдвэрлэгдээгүй вэ гэхээр яг бодтой байдлаар манайх одоо эдийн засгийн хувьд бол чадамж муутай. За тэгэл усын төсвөө ярьж хуваадаг. За хуваагаал нэг тийм өөгч биш болчирхаач биш болгочдөг. Яагаад тойргийг бүсчилсэн юм бэ гэхээр одоо бүх санхугаа аваачаад сум даяар тарааж задлахгүй тулд л одоо үндсэндээ одоо бүсчилж томсгсон тойргоор болоод тойргийн гишүүдтэй одоо юу ярьж байгаа вэ гэхээр илүү тийм томоохон дэд бүтцийн асуудлуудыг ярих юмсан л гэдэг юм итгэл үнэмшлэр бүсчилсэн. Тийм учраас энэ асуудлууд бол ингээд одоо хийгдээд зөв тишээгээ явж байгаа. Тийм учраас л одоо нэг мега төсөлгээд яриад байгаа юм энэ. Бид нар нэг 3 жилийн өмнө бол 40 битэн устай байсан. 40 их найдал байсан. Монгол Улсын эдийн засгийн нийт багтаамж. Одоо бол энэ 80 бошгтой ус болсон. За энэ хэрчээрээ бид нар явбал уг нь 120 их найдаас дээш гарчих боломж байгаа. Саяны төслүүд одоо саяны эхлүүлсэн 5 төсөл хэрэгжээд эхлэхэд. За энэ тохиолдолд яг үгээр нийгмийн бүх асуудлууд үндсэндээ шийдэгдэнэ. Тэгэхээр GDP per capita 10,000 $10 гэж яриад байгаа нь өөрөө энийг шийдвэрлэх хэмжээний эдийн засгийн багтаамжтай болохыг хэлээд байгаа. Энэ байхгүй бол 1000 бид нар хөтөлбөр төвшүүлээд энэ бол зүгээр л юм одоо хоосон амлалт болно. Тийм учраас энэ агуулгаар нөгөө эдийн засгийн асуудлыг бас жоохон урдталд нь тавьж яваад энийг бас хүмүүс ойлгохгүй. За тэгээ бас яг хөтэ нөгөө том төслүүд чинь хугацаа орох юм л да. Тийм ээ зарим нь одоо 20 жил мэл ингээ алдчих юм тохиолдлууд байгаа. Агт хэдүүлээ эхлүүлсэн энэ төслүүд дээр ингээд хатуу итгэл үнэмшилтэй байж чадвал одоо энэ тариф марифын асуудал шийдэгдвэл GDP per capita 10,000 $10 нэг хол биш.